Ааха. Иржээ. За би хот явж байна. Орсын Эзэн хааны театрын балетын одоо багийнхаа ирсэн гэсэн. Үзэгч. Дотор руу орох гэж байна. Бас өмнө зураг авчирчнаа гэж бодоод. Энд эмрийн хөрх ирдэ яг хэсэгтэй.
Тэгээ өнөөдрийн насуудыг дууссан. Өнөөдөр би их үл хийсэн. Зэврэмэнд би найзхан өрсөдрөөр надад бэлгэлсэн энэ батганы эсрэг комик хэвлэх гээд байж байна. Тэгээд хар цагаан батга, за тэгээд өрөвсөл батга, за даавар гормон гэл янз бүрийн одоо шалтгаанаар гарч байгаа батганд зориулсан ийм бүтээгдэхүүн гарсан байлээ. Тэгээд энийхээ дэжээс надад өгсөн. Тэгээд энийг хэрэглэж үзье. Би бол дандаа нөгөө центелатай бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг байсан. Тэгээд тэрийгээ дуусгачаад энийг ямар ч гэсэн хэрэглэж үзье гэж бодоод тэгээ сууж байна. Үр дүнгээ бас хуваалцснаа. Тэгээ өнөөдрийнхөө дасгалыг дууссан. Би ер нь бол ойрт дасгалаа хийгээд байгаа. Өнөөдөр 5 дахь өдөр би найз эгчтэйгээ уулзах гад гарах гэж байна. Тэгээд ойрт 5 дахь өдөр гараагүй. Тэгээд зовсчод бичнэ. Enthalten. Слушайте. Берёшься? Понятно, еще. Зэврэмэнд би яг одоо нэг бичлэг оруулах гад эдит хийгээд сууж байна. Тэгээд ойрын үед ерөнхийдөө яг өдөр тутмынхаа одоо бичлэгийг бол ердөөсөө хийгээгүй. Ягаад тэгэхээр би ээлж амралтаа аваад жоохон амраад тэгээд жоохон завсарлага авсан байсан. Тэгээд одоо буцаад бичлэгүүдээ хийгээд эхлэнэ гэж бодож байна. Тэгээд энэний өмнө бол нэг 2 бичлэг орсон байгаа. Хонконг Солонгос хоёр руу явсан аяллаа бичлэг орсон. Тэгээд одоо болохоор яг нөгөө ээлжийн амралт авахаас өмнө яг юу хийжсэн бэ гэсэн тэр нэг хэдэн видеонууд бийсэн. Тэгээд тэрийг бас эдитлээд тэгээд дуусгаад оруулсан байна. Тэгээ би сүүлийн үед энэ номыг уншиж байгаа.
гэрээ үүрсэн эмгэн хүмүүс гэдэг энэ номыг уншиж байгаа арай дуусаагүй байгаа. Тэгээд энэ ном надад маш их таалагдж байгаа. Яг ингээд бас төвлөрөөд энэ номоо уншаад суух бас жоохон зав муутай байгаа. Ягаад гэвэл би ажилдаа эргээд орсон учраас ажлынхаа хажуугаар бас дасгалаа хийн. За тэгээд бусад ажлаа амжуулна гээд ерөнхийдөө дасгалаа бол өдөр тутамдаа бол хийж байгаа. Тэгээ нэг хэсэг балетд явж байгаад одоо бас төв завсралцсан байгаа. Тэгээ эргээд бас буцаад явна. Нэг хэд хоногийн дараагаас эхлээд буцаад явах. Одоо төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд шинэ номон дээрээ бас сууж байгаа. Гэхдээ яг бүр сайн төвлөрч бол бичиг байгаа. Ямар ч нэг тийм гоё бичих момент алдаад тэгээ яг нэг гоё суудаг үе байд юм аа. Яг тэр болыг одоохондоо бол ирээгүй байна. За тийм байна. Тэгээд би өнөөдөр өглөө найзтайгаа хамт гоё агаарт гарч ууланд алхсан. За тэгээд маргааш байршлахантайгаа бас агаарт гарна гэх мэтчлэн одоо хүдрхээс өмнө амжуулах ажлууд их байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр ирээд үлзье.